мэдээж маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тэгэхээр нэгдүгээр бол яг удамшлын хүчин зүйл байж болно. Дээрээс нь за суурь одоо тий гэр бүлийн орчин, тухайн хүний суурь, сэтгэл зүйн хэв шинж, за дээрээс нь одоо өөр бусад тий за сэтгэл готолж юм уу, сэтгэл зүйшлийн нөлөөнүүд, за мөн одоо нийгмийн орчны тий за ядуур байж болж янз бүрийн зээл өөршөр, за эсвэл одоо гэр бүлийн асуудал, за эсвэл одоо тий эргэн тойрны найз нөхөд, ажлын хамт орчны одоо нөлөө гэх зэрэг олон хүчин нөлөө үзүүлэх нөлөөгөөр энэ хүн яг хажуунда архины хамгаалалд орох эрсдэлтэй гэсэн. За архины хамгаалалд орж байгаа байл яаж байгаа вэ? Архины одоо төв мэдрэлийн систем дэх шагналын тогтолцоо буюу дофамин гэдэг байцын зохицуулга алдагдж байгаатай холбоотой энэ дондалтын юмыг аажмаар үүсдэг. Тэгэхээр тархинд одоо бүтцийн өөрчлөлт гарч байгаа сэтгэл зүйн одоо хувьд болон биемийн хувьдын хувьд энэ хүнд одоо өөрчлөлт буюу хараад байдлын шинж аажмаар үүсэж байгаатай холбоотой тухайн хүн одоо нийгэм болон одоо бусад тий за хайртай дотны хүмүүстэй өөртөө зэрэгээр одоо шүүмжлэлтэй хандах, хайрлах, инрэх одоо мөн түншлэг хариуцлага хүлээх зэрэг чадрууд нь ингээд багаар алдагдчихэдэг буюу тодорхой хэмжээр бие хүний одоо бууралт, танин мэдхийн одоо тэр өөрчлөлт нь бол тархинд одоо тэр бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ингэж явагдчихэдэг. За тэгэхээр энэ дээр бол одоо гэр бүлийн орчны давхар одоо тий хамаарал гэдэг юм бол бас нэмэлттэй холбоотойгоор үүсдэг. Тэгэхээр давхар хамаарал гэдэг бол тухайн хүнтэй одоо ойр байгаа тийм ээ. За ажлын байж болж гэр бүлийн одоо найз нөхөд, ах дүү нар, ээж аав тий. За эхнэр хүүхдүүд гэдэг одоо энэ бүх хүмүүс буюу ойр цагааны 20-оос 200 хүнийг хүртэл хамарсан давхар хамаарал яг үүсч болдог гэж үздэг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хувьд яг гэхээр сэтгэл зүйн хувьд тулгымцсан асуудалд орох одоо орцсон байх магадлал аюу өндөр байдаг. Тэгэхээр юм санаа зовно, хайдас төвшөлт үүсэх, нойр хөдөж болно, зам ядраа сүлдэлтэй бие махбодын хувьд одоо ядрал туйлд орж болно. За хүүхдүүдийн хувьд болох юм бол бас одоо арай онцлогтой. Тэгэхээр одоо магадгүй хичээл нам суулгандаа муудах, хичээл давслахгүй байх, таслах ч юм уу, гэр орондоо эсвэл одоо тий эрэх дургүй байх, гэр орноосоо дайж авч гэдэг юм уу, янз бүрийн байдлаар буруу зүрх хүмүүстэй нөхөрлөх, гадуу дотор техник зэрэгээр одоо янз бүрийн одоо төрхөөлийн өөрчлөлт бас илэрч болдог.